За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За Меркури ретро хөдөлгөөний талаар ярих гэж байна. За энэ ретро хөдөлгөөн бол 7 сарын 18-наас 8 сарын 11-ний хооронд Меркури буюу Буд гаригийн ухрах хөдөлгөөн болох гэж байна. За энэ ухрах хөдөлгөөний талаар жоохон мэдээлэл оруулчихъя. За тэгээд энэ удаад би одоо хөдөөгөр аялаад явж байгаа учраас зөвхөн гар утсааныхаа микээр бичиж байгаа. Тэгэхээр заримдаа бас дуу бол нэлээд одоо их хүмүүс гомдол мэдээлээд идэг болохоор хэрвээ одоо энэ дуу тийм сайн биш байвал бас уучлаарай л гэж хэлэх гэж байгаа юм. За. За энэ ухрах хөдөлгөөн Арслангийн ордонд олно. За Арслангийн ордонд 15 градусаа гэж ингэж тодорхойлж байгаа юм байна. За тэр градусын нарийн тэр зураг энтрийг бол бас оруулж чадахгүй зөвхөн одоо энэ хөдөө аялж байгаа болохоор тийм байгалийн зураг мураг энтрийг тавиад ард нь ярьчихж байгаа шүү. За ухрах хөдөлгөөний үед юу хийхэд одоо юу хийхийг зөвлөдгөө вэ гэдгийг бас эхлээд жоохон ярьчих. За энд бол мэдээж ухрах хөдөлгөөн буюу одоо ретро хөдөлгөөн гэдэг бол ерөнхийдөө бас хуучныг эргэж харах, хуучин хийсэн ажлуудаа эргэж харах, зарим нэгэн харилцааг сэргээх, алдаа байсан одоо гаргасан ямар нэгэн алдаа байсан бол тэр чинь одоо ил гарч ирэх өнгөрснөөс үүдэлтэй ямар нэгэн үйл ажиллагааны эсвэл харилцааны ажил одоо бизнесийн харилцаач гэдэг юм уу, хайр дурлалын хувийн харилцаач гэдэг юм уу, иймэрхүү харилцаануудад гарсан зарим нэгэн одоо алдаа гэх нь одоо хашиж зөрчилж гэдэг юм уу, нэг иймэрхүү юмнуудыг эргэж харахад сайн үе гэж үздэг. За тэгээд ер нь энэ үед бол ямар нэгэн одоо том цоо шин бизнес эхлэхийг бол бас зөвлөдөггүй шүү. За ялангуяа их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, цоо шинээр ажил эхлэх, зарим нэгэн маш том бизнес гэдэг юм уу, одоо жишээлбэл нэг том одоо байрлал байгуулалт барьлаа гэхэд тэр бүхний суурийг анхдагч эхлэлийг тавилаа энэ гэхэд бол яг ретро хөдөлгөөний үед тавьчихсан одоо иймэрхүү одоо том одоо бизнесийн төвч гэдэг юм уу, тиймэрхүү үйл ажиллагаанууд бол заавал нэг саад гараал, заавал нэг маш удаашраад хичнээн олон жилийг үзэж байгаа энтрийг яг би өөрийнхөө туршлагаар харж ирсэн учраас энийг хэлж байгаа юм. За тэгээд энэ үед нэг иймэрхүү. За тэгээд дээрэс нь өөр хийхэд таруухан зүйл гэх юм бол одоо гоо сайхны бизнесийг бас яг ийм ретро хөдөлгөөн буюу Буд гаригийн ретро, Венера гаригийн сугар гаригийн ретро энэ хөдөлгөөний үед хийхээр жоохон дэмий байдаг. Ягаад гэвэл заавал нэг дахих сайжруулах, засах энэ төр зүйл гарах гадаг гэж зөвлөгөө. За иймэрхүү. За уучлаарай. За иймэрхүү ахны. За юу хийх сайн байх вэ? Мэдээж сайн зүйл байгаа. За тэр тусмаа бол сайн зүйл гэдэг дээр би ведийн зурхаахны за ер нь ретро хөдөлгөөнийг бол ведийнхэн ч ярьдаг. Барууны одоо зурхаачд аль нь ярьдаг шүү. За тэгэхээр ведийн зурхаачдын хэлдгээр бол нэг сонирхолтой зүйлийг би саяхнаас олж мэдсэн нь юу гэхээр таны натал чарт буюу одоо нэг төрсөн өдрийн одоо юу астрологийн зураг байгаа шүү дээ. Төдөн сарын төдний өдөр төдөн цагт тийм газар төрсөн гэж хэлэнгүүт нэг бахан гариг ирэхсүүд хаана байрлаж ижвэ гэсэн зураг гараад ирдэг шүү дээ. За тэр зурган дээр чинь хэрвээ гариг ирэхсүүд буюу ретро хөдөлгөөнд орчихсон байх үед та төрсөн байх юм бол ийм ретро хөдөлгөөн тийм хүмүүст бол бас таатай нөлөөлдөг гэсэн нэг зүйлийг ведийн зурхаачид ярьчихсан. Тэгэхээр бол Меркури ретро буюу одоо чи Меркури ретро явж байгаа. Гэхдээ түрүүний 7 сарын ихээр бол бас санчир гаригийн ретро болцсон шүү дээ, тийм ээ. За тэгэхээр иймэрхүү ретро хөдөлгөөнд төрж байхад төрсөн хүмүүс байх юм бол энэ үед та бүхний ажил төрөлд бол бас тийм ч нэг их тийм бэрхшээл саад энэ нь бас гайгүй байдгийн бол ягаад бол өөртөө ретро хөдөлгөөнд төрсөн учраас ретро хөдөлгөөн гэдэг нь таныг дахиад ишээ урагшлах тийм боломж олгох юм болов гэж. Энэ бол зөвхөн миний ажигласан таамаг шүү. Гэхдээ яг одоо бас яг тэгсэн гэж одоо би өөрөө зураад л тэр мэрийг тооцоолол хийхгүй юм чинь олон хүмүүсийн их сурвалжийг аваа ярьж байгаа шүү дээ. За тэгэхээр ингээд бас зүгээр санаад авчихад илээхгүй гэж. За иймэрхүү байх нэ. За тэгээд өөр хийхэд сайн зүйл гэх юм бол юу байдг вэ гэхээр дахиж сурах, дахин шалгалт
зарим нэгэн одоо өгөөгөө орхичихсан шалгалт ч гэдэг юм уу мэрэгжил дэвшлүүлэх зарим нэгэн сургалт явж яснаа тэрийг хайчихсан ч гэдэг юм уу зарим нэгэн бичиг баримт бүрдүүлж яснаа орхичихсан ч гэдэг юм уу тиймэрхүү үйл явдал байх юм бол тэр зүйлийг дахиж хийхэд маш сайн. За тэгээд дээрэс нь томоохон хэмжээний одоо гэр орон ажил одоо яадгийн өөрийнхөө одоо ажлын офис ч гэдэг юм уу тийм зүйлүүдтэй засвар үйлчлэгийг хийх өөрөөр хэлбэл муудсан зүйлүүдийг сайжруулахад сайн гэж байгаа юм. За иймэрхүү. За тэгээд зарим нэгэн холбоо харилцаануудыг эргэж сэргээхэд сайн. Энтэр за жишээл залуу асууд байх юм бол одоо зарим нэгэн үйл ойлголцол энтэр үүссэн байсан бол тэрийг дахиж эргэж харж сэргээхэд сайн явах нэ гэж. За тэгээд хуучин харилцаа гэхээр бол бас их ярьдаг. Жишээлбэл хайр дурлалын болоод одоо ямар нэгэн бизнесийн ч юм уу хуучин харилцагчид нэг хэсэгтээ одоо холбоо тасарсан байсан тийм хуучин харилцагчид эргэж холбогдож харилцаа холбоог одоо дахиж үргэлжлүүлэх тухай хилэлцэхэд бол сайн үе гэж байгаа юм. Ретро үе учраас ретро гэж ойлгож байгаа те буцаж байгаа ухарж байгаа гэсэн утгатай. За тэгэхээр ухрах хөдөлгөөн гэдэг бол тэр гаригууд ухраад эргэлдээ явцдаг гэсэн үг огтхонч биш харин эргэлдэх тэр нөгөө орбитийн дагуу одоо эргэлдэх хөдөлгөөнүүд нь маш их удаашрдаг гэсэн үг. Тэгэхээр удаашрна гэдэг бол зарим нэгэн зүйлийг чи хэтэрхий хурдан яваад байгаа, хэтэрхий хурдан урагшлаад байгаа тэр зүйлийг эргэж харж алдаагаа засах ийм үе л гээд ингээд ойлгочих болно. За ингээд ерөнхий эхний танилцуулгуудаа ингээд өндөрлөе. Одоо ингээд 12 од тус бүрд ямар гаригууд энэ ретро хөдөлгөөний гариг ямар гэрүүдэд байж байгаа яаж нөлөөлөх вэ гэдгийг товчхон яриад өчье. За хоньны орны хотод бол энэ ухрах хөдөлгөөн Меркури буюу бод гарагийн ухрах хөдөлгөөн бол 5 дугаар гэрт болох нэ. За 5 дугаар гэр гэхээр бол ойлгомжтой хайр дурлал, хобби, романтик харилцаа, бүтээлч үйл ажиллагаануудыг илэрхийлдэг юм гэр. За тэгэхээр бол одоо энэ ретро хөдөлгөөний үед юу болох вэ гэхээр за юун дөрөнд бол хайр дурлалын харилцаа. Ялангуяа хуучин харилцаа сэргийх магадлалтай. За хуучин одоо таны хайртай дуртай байсан хүнч гэдэг юм уу хайр дурлалын холбоотнууд чинь эргэж генет холбогддог ч юм уу тийм ээ. Романтик харилцаа байжгаад нэг хэсэг тасарчихсан байсан бол генет одоо энэ үед өөрийгөө эргэж та одоо би энд байгаа шүү гэж дахиж сануулдаг ч юм уу. Нэг иймэрхүү юм болох магадлалтай гэж байна. За дээрэс нь энэ 5 дугаар гэр болвол бас өөрийнхөө гой сайхан өөрийнхөө одоо эрүүл мэнд гоо сайхан гадаад өнгө төсөмж дуртай одоо тэр зүйлдээ бас анхаарахыг сануулдаг. Тэгэхээр өөрөө одоо жишээлбэл энэ цаг үеийг хүртэл за би нэг иймэрхүү юм хийгээд ингээд нэг эрүүлжих гэдэг ч юм уу одоо ингэж амрах ч гэдэг юм уу одоо нэг гоо сайхан фитнест явна ч гэдэг юм уу нэг иймэрхүү зүйлүүд байсан боловч хойшлуулаад байсан байх юм бол яг энэ үед бол хэрэгжүүлж эхлэхээ сайн. За эрүүлжүүлэх за ялангуяа одоо жишээлбэл жингээ хасах ч гэдэг юм уу эрүүл мэндийн зарим нэгэн одоо дасгал хөдөлгөөн яг энтрийг одоо хийх гээд байгаа мөртлөө нэг хийж үнийг цаг завгаргаж чадахгүй энэ төр байсан бол тэрэндээ анхаарна. Харин юуд тааламжгүй вэ гэвэл энэ үед гоо сайхантай хит анхаарж байгаа гингүүтээ очиод гоо сайхны мессеж хийлгэж бол хэлэхгүй л гэж. Ягаад гэвэл ретро хөдөлгөөнд хийсэн мессежлбэр ямар нэгэн байдлаар танд таалагдахгүй болоо та дахиж зацуулах хэрэгтэй болдог гэж хэлдэг. За энэ ч бас заримдаа үнэн шүү. Жишээлбэл миний хамаатан ч гэдэг юм уу миний ой татны хүмүүст ч гэсэн нэг тиймэрхүү зүйл тохиолж исэн. Даанч тэр үед нь бид нэр ретро хөдөлгөөн гэж мэддэггүй байсан болохоор дахин хийлгээл агааг анзаардаггүй байсан чинь тэр нь болохоор яг ретро үед хийлгсэн. Тэгэл таалагдахгүй ба дахин асуулаад исэн бэ нэлээ. За тэгэхээр энийг бол мэдээд авчихад ер нь зүгээр шүү гэж. За өөр нэгэн 5 дугаар гэрт хамаарах нэг зүйл бол үр хүүхэд хайр дурлаас гадна үр хүүхэд бас дээрэс нь хобби чиний уран бүтээлч хүмүүс бол одоо зурах, бичих, оёх, одоо сэлэх, урлах, дархлах тийм ээ. Энэ үйл ажиллагаа энэ зүйлд одоо чиний сэтгэл татагдаг чи тэр нэг зүйлийг хийхээсэн гэж бодоод байдаг мөртлөө зав байхгүй байгаа бол энэ үед
айгүй хүчтэй одоо тийм Монгол хямарч гэдэг юм уу одоо тийм санаач гэдэг юм орж ирдгийн тийхлэх бол маш боломжтой. За тэгээд угаасаа тийм зүйлийг хийдэг тэр нь таны хобби бөгөөд бас бизнес чинь байх юм бол одоо ретро хөтөлбөрийн үед улам илүү одоо сайн одоо гой санаанууд орж иж бичих, турвих, урлах энэ ажлуудад бол нэгэн одоо таатай үе гэж үздэг. За мэдээж 5 дугаар гэр өөр хүүхэд учраас хөр хүүхдийнхаа сурлага секц дугуйлан одоо өөрийг нь хөгжүүл бие биологийг юм уу оюун санааг нь хөгжүүлэх талын тиймэрхүү сургалтад хамруулах гэдэг юм уу нэг иймэрхүү үйл ажиллагаанууд одоо их сайн үе гэж байна. За тэгээд дээрэс нь 5 дугаар гэр бол уран бүтээл гэдгээс гадна бас таны амрах, аялах, зугаалах энэ төр гэсэн иймэрхүү одоо талбарыг хариуцдаг учраас энэ үед дээрээс нь 100 цаг байна. Монголчуудын тухайд бол аялахад ийм таатай үе. За ретро хөдөлгөөний үед бол за энэ зүйлийг 5 дугаар гэрт байгаа учраас энэ зүйлийг хийх их сайн байх нэ гэж. За тэгээ ерөнхийдөө аялалж гэд ярихаар бол ретро хөдөлгөөнтэйгээ холбоотойгоор аялал гэж ярихаар одоо жишээ нь билет одоо нэлийн эртнээс захиалчихсан байсан билет одоо жоохон заримдаа нэг жоохон асуудал үүсгдэг ч юм уу бичиг баримттай холбоотой билет гэхээр бичиг баримт одоо нийслэлийн тийзч гэдэг юм уу нэг тиймэрхүү эсвэл аялал нэг төр зур жоохон хойшилдог ч юм уу хэдэн цагаар хоцордог ч юм уу нэг иймэрхүү үйл явдлууд бол ретрогоос болоод болох гээд байдаг гэж хэлдэг. За энэ бол бас хүн болгонд тохиох албагүй. Тэгэхээр бол энийг жижигхэн саад юм аа энийг бол доод гарчнаа гэж бодчих. Тэгээ дээрэс нь ер нь бол сэтгэлгээ чи ямар байна вэ? Тэр за одоо сте ретро ихэлчихсэн одоо сте юу ч хийж болохгүй гэдэг ингээд суучих юм бол бас дэмий байдаг. Ямар байх вэ? Үзэж шалгаад за юм байхад болохгүй гэдэг юм байна. Ингэх юм бол харин зүгээр юм байна гэдэг ингээд ер нь бол ажиглал явах зүйл шүү дээ. Ер нь бол астролог гэдэг бол яг өдөр тутам чи яг техник гэсэн үг биш. Чиний гар гэрхс чамд ямар байдалд байгаа вэ? Чи хэдэн сарын хэдний өдөр төрсөн ретро үед төрж өггүй юу гэдгийг харчаад за нэг юм зүйл дээр анхаарах хэрэгтэй байна гэж бодоо явуучвал болно гэсэн үг. За энэ хүрээд ханы ордынхыг өндөрлөж байна. За дараагийн орд бол өхрийн орд. За өхрийн ордны 4-р гэрт болж байгаа юм байна. Энэ Будгаргийн ухрах хөдөлгөөн. За 4-р гэр гэдэг бол таны гэр орон, ээж аавын чинь гэр орон, чиний одоо өөрийн чинь ээжийн чинь гэр, аавын чинь гэр. Այսօр чиний өөрийн чинь үйл хөдлөх хөрөнгө чиний гэр орон гэдгийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ үед бол 4-р гэр явах вэ гэхээр та ухрах хөдөлгөөний үеийг таарж байгаа учраас 7 сарын 18-наас 8 сарын 11-ний хооронд бол та яах вэ гэхээр за гэрээс сайхан засаж сайжруулж шинчлэх хийх таатай боломжтой вэ. Ялангуяа засвар хийхэд тавилгаа өөрчлөх, гэрээ засах тийм ээ. За аль эсвэл бүр үйл хөдлөх хөрөнгийнхөө одоо тэр бичиг баримт гэрчлэгээнүүдийг одоо шинчлэх. За аль зарим нэгэн хүн одоо зарах гэж байгаа бол одоо гэр орныхаа тэр бичиг баримтын асуудлыг хөөцөлдөх. Ийм үед сайн үе гинэ. За тэгээ зарим нэгэн хүмүүсийн тухайтад бол ээж аав руугаа очих, ээж аавынхаа гэр оронд очих, ээж автагаа уулзах, аялах. Тийм ээ. Аль эсвэл бүр одоо хол байдаг бол эцэг эх ээж аав руугаа одоо илгээмж явуулах ч гэдэг юм уу те. Нэг 4-р гэртэй холбоотой нэг иймэрхүү зүйл болно гэж ярьж байна. За тэгээд дээрэс нь магадгүй зарим нэгэн хүн бол удаан жилээр очиагүй байсан өөрийнхөө тэр нэг амьдарч ийсэн, хуучин амьдарч ийсэн тэр орон улдаг газар орон руугаа очих юм ретро хөдөлгөөний нөлөөгөөр ингэж очих боломжтой гэж байна. За өөр бас нэгэн зүйл бол зарим нэгэн хүмүүс одоо жишээл оршин суух эрхийг хөдөлж байгаа байж болно шүү дээ. Гадаад орнд оршин суух эрхийг одоо хөдөлж байгаа энэ төр байх юм бол тэр бичиг баримтуудыг эргэж харах. Тэр одоо статусыг шинчлэх ийм асуудлууд сөхөдөж тавигданаа гэж байна. Хуучин амьдарч исэн газар орон юм уу? Хуучин амьдарч исэн улс орон тийм ээ. Ийм зүйлүүд. За ерөнхийдөө бол бичиг баримтыг шинчлэх энтер гэдэг үйл явц бол энэ ретро хөдөлгөөний үйл дандаа гарч ирдэг. Зарим нэгэн алдаа байсан ч гэдэг юм уу. Одоо иймэрхүү. За дээрэс нь ах トゥ хамаатан садантайгаа эргэж уулзалдах. Иймэрхүү 4-р гэр бол нэг иймэрхүү. Ерөнхийдөө үйл хөдлөх хөрөнгө гэдрийг одоо заах гэж байгаа энэ төр бол ягаад чи энэ астрологчдын хэлдгээр бол ийм үйл хөдлөх хөрөнгө гэдрийг зарах
шинжлэх энтерт бол маш сайн гэж яриад идэв. Харин цоо шинээр их өндөр үнэтэй одоо тийм хөрөнгө оруулалт хийх үйл хөдлөх хөрөнгөд тийм ээ. Одоо үйл хөдлөх хөрөнгөний бизнес хийдэг хүн байж болно шүү дээ. Тэгэх юм бол тийм зүйлд одоо их хэмжээний хөрөнгө оруулалт хийх энтерт бол ретро хөдөлгөөний үе тааламжгүй. Тийм учраас одоо жоохон хүлээзэн жагаарэ гэсэн байдаг. За тэгээд ретро хөдөлгөөний өөр нэгэн жишээ бол өөр нэгэн сануулгах зүйл бол мэдээж цаашин бизнес эхлэх хэрэггүй. Эхлэлийн нь бол ямар ч байсан энэ ретро үед тавиад хэрэггүй гэдэг. За гоо сайхан бис засал энэ төр гэдэгт бол мэдээж бас бүхэл орныхын хамаатай учраас энэ үед ретро үед хийгээд хэрэггүй гэж хэлдэг. За тэгээ хуучин харилцаа сэргдэг, дахиж эргэж ирдэг, өнгөрсөнд болсон зарим нэгэн үйл ойлголцол ч гэдэг юм уу тэр нэгэн зүйлийг засал сайжруулах энэ эргэж харах шинжлэх хэлэлцэх энэ сайн гэдэг бол бас л адилхан бүхэл орныханд ийм хамаатай. За дөрөвдүгээр гэдэг болохоор илүү онцолж байгаа зүйл нь үйл хөдлөх хөрөнгө эцэг их хуучин амьдарч байсан газар орон өнтертэй холбоотой байх нэ. За энэ хүрээд хөрийн ордныхыг өндөрлж байгаа юм. За дараагийн орд бол ихрийн орд. За ихрийн орд бол за түрүүчийн сард ярьсан баха. Ихрийн орд бол нэлээд олон сонирхолтой үйл явдал болж өрнөсөн гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ удаад бол ихрийн ордны 3 дугаар гэрт нь бод гараг ухарч байгаа юм байна. За 3 дугаар гэр гэдэг бол ах トゥ ухийн холбоо харилцаа, тэгээд дээрэс нь интернет, транспорт тээврийн хэрэгсэл гэсэн үгтэй. Иймэрхүү зүйлүүдийг илүү одоо онцолдог ийм гэр юм байна л да. За тийм болохоор энэ үед явах гэхээр одоо технологи одоо холбоотой ажилдаг ч юм уу эсвэл одоо техник машин энтрийн засвар үйлчлэгээ бизнес энтер хийдэг бол энэ салбарт шинжилгээ хийх. Зарим нэгэн одоо тоног төхөөрөмж бизнесийн машин тэрэгч гэдэг юм уу зэмэрхүү зүйлүүдийг засвар үйлчлэгээ хийх, тэрийг шинжлэх засах, сайжруулах. Аль эсвэл хамаатан садан найз нөхөд одоо хамаатан садан ах トゥ нарыг бас энэ 3 дугаар гэр хариуцдаг. Тэднэртэйгээ эргэж холбогдох. Нэг иймэрхүү үе ирж байгаа гэж байна. За дээрэс нь 7 сарын 18-наас 8 сарын 11-ний хооронд байгаа ухрах хөдөлгөөн бол Арслангийн ордонд болж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр таны 3 дугаар гэр гэж хэлж байгаа шүү дээ. За тэгэхээр дээрэс нь энэ үед бол бас нөгөө бичиг баримттай ажлын уулзалт аялал нөхцөлтэй холбоотой бас нэг жоохон тийм саадууд гэдэг юм уу удаашрал хойшлуулах энэ иймэрхүү зүйл болж байгаа бичиг баримтаа. За ялангуяа одоо тийм төрийн засагч гэдэг юм уу одоо тиймэрхүү жоохон хүн цэцэрлэг бүхий байгууллагатай холбоотой бичиг баримтын асуудлыг хөдөлж байгаа бол тэр бүхэн бол бас жоохон хойшлох удаашрах магадaltaй гэсэн байна. За тэгээд ажил төрлийн уулзалт энэ хийх гэж байгаа бол уулзалт яриа хэлэлцээ энэ бас 3 дугаар хамаардаг юм байна л да. За ийм бол тэр асуудал бас жоохон саад жоохон хойшлох тийм хандлагатай шүү гэсэн байна. За тэгээд аялах гэж байгаа энэ төр хүмүүст бол одоо бичиг баримт билет тийз энэ бүхэн за мартах үе зарим нь одоо жишээлбэл билетээ мартчихдаг, буцаж ирэх явдалдаг ч гэдэг юм уу те. За улсын бичиг баримт бол жоохон нэг удаашрах, хойшлогдох энэ төр иймэрхүү байж байна. За тэгээд дээрс энэ үед мэдээж хайр дурлалын холбоотой байх юм бол гарч ирнэ. Буцаж гарч ирнэ. Хуучны өнгөрсөн үеийн за тийм хуучин эсвэл зүгээр хуучин найз нөхөд за ерөнхийдөө 3 дугаар гэр найз нөхөд хамаатан садны асуудлыг хөнддөг учраас өнгөрсөн үед холбогдож холбоо харилцаатай байсан тийм хүмүүс дахин гарч ирж магадгүй гэсэн байна. За ерөнхийдөө ингээд бол ихрийн ордны бол ерөнхийдөө зөвхөн бод гарагтай холбоотой төлбөл ингээд өндөрлж байгаа юм. За ер нь бол энэ 7 дугаар сард ганцхан бод гараг биш. Нэлээд хэдэн гараг ухарч байгаа. Уран билүү. Сатурн буюу санчир гараг энэ ухарч ухрах хөдөлгөөнд орж байгаа. Сатурн ухрах хөдөлгөөнд орж байгаа. Нептун гараг бас ухрах хөдөлгөөнд гарч байгаа. За тэгэхээр ингээд олон гаригуудын ухрах хөдөлгөөн гэдэг бол ретро хөдөлгөөн гэдэг бол
За ретро хөдөлгөөн гэдгийг бол дахиад давтаад хэлчихэд тухайн гаригуд бол ухраад буцаад эргээд хэлцдэг гэсэн үг биш. Тухайн гаригуудын хөдөлгөөн бол маш их удаашардаг. Тэгээд удаашаад эхлэхээр бол бусад гаригууд урагшилж байгаа бусад гаригуудтайгаа харьцуулах юм бол яг юм ухарч байгаа юм шиг харагддаг. Тийм учраас манайхан бол ухрах хөдөлгөөн гэж яриад байгаа. Ерөөл ретро хөдөлгөөн гэдэг. За тэгээд ретро гэдэг бол дандаа өнгөрсныг сануулдаг, өнгөрсөнд гаргасан алдаа. Зарим нэгэн хийгээгүй дутуу орхисон ажил энтрийг дахиж хийж гүйцэтгэхэд юм сайн үе л гэж ингэж хэлдэг. За ингээд ихрийн ордны төл байдлын түрээд өндөрлөе. За мэлхийн орд. За мэлхийн ордны тухайд бол буд гарагийн ухрах хөдөлгөөн 2 дугаар гэртчин болж байгаа юм байна. За 2 дугаар гэр гэхээр бол таны мөнгө санхүү, таны өөрийн чи хөдөлмөрлөж өөрийнхөө хүчээр олдог тэр мөнгө санхүүг илэрхийлдэг. Тэгэхээр 2 дугаар гэрт бол мэлхийн ордны 2 дугаар гэр. За мэлхийн ордны 1 дугаар гэрт Юпитер буюу бархасад гаргагдсан байгаа. Нилээн таатай үе гэж хэлж байгаа. За тэгэхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл ажиллагаануудыг үл эргэж харах дахин нягтлах зарим нэгэн алдаа оноо байвал тэрийг шинжлэх энэ ийм чухал үе ирж байгаа юм байна. За ретро үе бол үргэлж сайжруулах засах ийм боломжийг олгодог. За тэгэхээр магадгүй за энэ үед бол мөнгө санхүүгийн хувьд асуудалгүй байгаа хүмүүс бол одоо томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх гээд ч юм уу альс том хэмжээний үнэтэй зүйл хөдөлж авах гээд энэ байгаа байж магадгүй л дээ. За тэгхийн бол ретро үед бас жоохон таагүй байдгаа гэдэг хэлэх гээд байгаа юм. Жишээлбэл одоо нэг үнэтэй зүйл одоо жишээл алт мөнгөн бөгжиж гэдэг юм хөөхнүүдийн тухайд тэ нэлээ үнэтэй зүйл одоо дурлаад авчдаг, ретро үед дурлаад авчдаг. Гэтэл тэр нь одоо нэг ретро үед дуусны дараа гинт таалагдахгүй болдог ч юм уу. Альсвал зарим нэгэн юм нь одоо бас асуудалтай байдаг ч юм уу. Нэг иймэрхүү үе бол тохиодгийн. Энийг бол одоо бүр яг би харж байсан. За тэгэхээр үнэтэй зүйл бол асуудалтай авах гэдэггүй шүү дээ. За өөр нэгэн таатай мэдээ бол магадгүй та бүхэнд одоо за мэлхийн ордных нэг таатай үе байгаа болохоор ингэж яриад байгаа юм. Хаа нэгтээ оруулсан одоо тийм татврын ч юм уу ямар нэгэн зүйл мөнгө төгрөг байсан бол тэр иргэн олгогдох татврын буцаа олголт гэдэг чинь тийм ээ. Иймэрхүү зүйл эргэж ирж магадгүй гэж байна. За дээрэс нь танд одоо өртөө байсан хүмүүс байж болно те. Тэд нар гинт одоо танд гинт ч байх вэ? Тэр өртөө байсан хүмүүс бол одоо буцаага таа одоо өрөө нэх юм бол энэ үед авах боломжтой байж магадгүй. Яг л ретро үе гэдэг бол дандаа тэр өнгөрсөн үед байсан зарим нэгэн зүйлийг дандаа сайжруулдаг учраас. За өөрчлөлттэй байсан бол тэрийг одоо мэдээж бас өөрчлөлттэй хүмүүс байвал тэрийг төлөхөд бас сайн. За тэгээд дээрэс нь бусдаас мөнгө авах хэрэгтэй байсан бол тэрийг авахд сайн. За тэгээд бизнес хэрвээ одоо хийдэг хүмүүс байгаа штэ мэдээж. Тэнгүү тэр хүмүүс бол бизнесийнхаа санхүүгийн байдал одоо жишээлбэл хэдэн хүнд цалин олгож ин хэрэг ашиг олж ийн гэдэг юм уу те. Үнэхээр ашиг олоод байгаа мó үгүй мó тэр гэдгийг дахин нягтлж санхүүгээ тооцож үзэхэд маш сайн гэж. За дээрэс нь зарим нэгэн үйлчлэгээ үзүүлэлт зарим нэгэн үйлчлэгээ бизнес хийдэг хүмүүс аж байна шүү дээ. Тийм хүмүүс интернет бол одоо үйлчлэгээнийхээ үнэ хөлсийг эргэж харах ч гэдэг юм уу те. Нэмэх ч юм уу эсвэл магадгүй хэлцхийн өндөр үнээр хийгээд байсан байна гэж бодож байгаа бол арай жоохон багасгадаг ч юм уу нэг иймэрхүү юм байж бас болно гэж. За тэгээд дээрэс нь за мөнгө санхүүгийн хувьд хэлчихсэн. За дээрэс нь за зүгээр ингээ хувийн бизнес хийдэг хүмүүс байх юм бол энэ үед бол за би ер нь цаашдаа юу хийж чадах юм бэ? Энэ салбарт ер нь юм хийх юм уу үгүй мүү? Танд ер нь ямар нөөц боломж байгаа юм? Энийг эргэж харж хянаж, нягталж, шинжилж ингэж үзэхэд маш сайн үе гэсэн байна. За тэгээд ер нь бол 2 дугаар гэртэй холбоотой мөнгө санхүүгтэй холбоотой юм болохоор ерөнхийдөө мөнгөтэй холбоотой юм хийхчихэд ярьчлаа. Гэхдээ энд бол зөвхөн мөнгө яриад байх биш. Энэ ретро үе учраас энэ ретро үед яадаг вэ гэхээр хуучин харилцаанаас сэргийдэг хайр дурлалын болон одоо дотн харилцаа одоо альсвал санхүү мөнгөтэй холбоотой юм уу зүгээр бизнестэй холбоотой зарим нэгэн бизнесийн харилцаа энэ дандаа өнгөрсөн үед байсан тэр хүмүүс эргэж холбогдох гинт одоо чамтай уцаар ярих ч юм уу мессеж бичих иймэрхүү зарим нэгэн тийм үйл явдлууд бол дахин сэргийдэгэ гэж байгаа юм. За тэгээд хайр дурлалтай холбоотой хайр дурлалын асуудал энэ бас зарим нэгэн жоохон үл ойлголцол дээр гарсан байгаа бол ретро үед тэгээ дахиж засаж сайжруулах юм боломж олддог. За тэгээд дээрэс нь энэ ретро үед бол бас
тийм ямар нэгэн одоо хайр дурлалын болоод бизнесийн ямар нэгэн харилцаа цоо шинээр гинтийн одоо тийм нэгэн тийм ашигтай юм шиг санагдахаар тийм одоо харилцаа энэ бизнесийн тухайд ингээд танаа одоо 20 дугаар гэрт ретро хөдөлгөөн болж байгаа болохоор нэг их мөнгө олох юм шиг санагдахаар тийм харилцагчуд гинтхэн гараад иж магадгүй л дээ. Яг ретро үед. Гэтэл энэ тийм зүйл одоо энэ тохиолдох юм бол бүр яаран одоо шийдвэр гаргаад л гэрээ хэлцээр энтерт гар хөлийн өсөг зураад энтер бол бас хэрэггүй шүү гэж үздэг. Ягдгүй л иймэрхүү ретро үед гарч ирсэн санаанууд бол хайр дурлалын холбоо гэх юм бол маш хурдхан хугацаанд өрнөд дуусдаг. Бизнесийн харилцаа гэх юм бол одоо нэг их бизнес маш их ашиг өгчих юм шиг санагдаад эхэлждэг. Тэр нь бол айгүй богинохон настай байдгаа гэж. Нэг иймэрхүү зүйлийг хэлээд идэв. За энэ хүрээд та бүхний мэдлэгийн ордныхныг өндөрлөж байна. За дараагийн орд бол Арслангийн орд. За Арслангийн орд бол энэ үеийн энэ одоо ретрогийн одоо гол хүмүүс юм байна. Яг бол Арслангийн ордны 1-р гэрт ретро хөдөлгөөн болж байна. Хөдөлгөөн болж байгаа. За тэгэхээр 1-р гэр гэдэг бол таны гадаад өнгөтөрөх бусдад харилцаа, таны итгэл үнэмшил, таны зорилго тэмүүлэл, таны эрүүл мэнд энэ бүх одоо асуудлыг 1-р гэр хариуцдаг. За энэ үед бол та одоо бусад хүнтэй харилцаандаа ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой бол тэрийг олж харна. Юун дээр нь сайжруулах ёстой. За зорилгон дээрээ ч гэсэн тийм ээ. Одоо зорилго та нэг зорилго тавьчихсан тэрнийхээ төлөө зүтгэж айтал зарим нэгэн газар нь алдаа гарсан ч гэдэг юм уу. Зарим нэгэн газрыг арай буруу тооцсон ч байдаг юм уу. Тиймэрхүү байвал энэ үед тэрийг эргэж харах сайжруулах юм боломж олдно гэж байгаа юм. За мэдээж тэгээ зарим нэгэн хүмүүсийн тухайд бол гинт одоо 1-р гэрт борцсон байгаа. Тэний гадаад төрх өнгө төрхөө гинт өөрчлөлт босоод магадгүй л одоо шилээ бүсгэж гэдэг бол гинтхэн одоо бүр нэг л их одоо бүр огт өөрөөр харагдмаа санагдаж байна шүү дээ тий. Тэгээ гадаад төрхтэй. Энэ үед бол харин огт өөрөөр гоё харагдана гэхдээ мессежлбэр хийлгээд бол хэрэггүй шүү гэж үздэг. Ягдгүй л ретро үед хийгдсэн гоо сайхны мессежлбэр бол заавал нэг дахиж засвар орох гэдэг эсвэл таалагдхаа болчдөг. За тэгээ магадгүй одоо гадаад төрхөө өнгө төрхөө өөрчлөлнө гэж байгаа хүмүүс одоо жишээ гэдгийг одоо үсээ огт өөр одоо хэзээч байгаагүй тийм стилээр засуулах ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү байдлаар бол өөрчлөлт хийж болно гэж байна. За тэгээ мэдээж эрүүл мэндийн асуудалд бол эрүүлж одоо зөв хооллох, зөв дэглэм барих, турах, эрүүлэр турах тийм ээ. Ийм одоо зүйлүүдэд бол ач холбогдолч тэрэнд одоо цаг зав гаргах юм бол бас үр дүн нь ретро хөдөлгөөний үед ихсэн ийм урд нь эхэлчээд орчихсон. Фитнес явж байгаад орчихсон байт юм уу? Йог хийж байгаад орчихсон ч байт юм уу? Эсвэл одоо эрүүлжүүлэх дэглэм барьж явж яснаа үр дүнгүй үзэхгүй орчихсон ч байт юм уу? Тийм зүйл байгаа бол одоо энэ үед трийгээ дахиж өргөжлүүлээд тууштай явахад маш сайн. Яг бол ретро дахин хийж байгаа үйл ажиллагаа. За мэдээж эрүүл мэндийн асуудал байгаа үе трийгээ дахин одоо шинжлүүлэх, үйлчилгээг авах гэдэг юм сайн гэж. За мэдээж энэ үед бол гэрээ хэлэлцээр энтер хийх юм бол нэгдүгээр гэргээд бол одоо бас зорилго тэмүүлэлтэй холбоотой байгаа болохоор зарим нэгэн ажил бизнес энтертэй холбоотойгоор хийчихсэн гэрээ хэлэлцээр энтерт бол дахиж эргэж харах зүйл гараад ирж магадгүй гэж. Аль эсвэл зарим нэгэн гэрээ хэлэлцээр хийхэд яг ингээд гарын үсгт зорох шатандаа явж байсан бол 7 сарын 18-наас 8 сарын 11-ний хооронд бол бас гар хөдлөлийн өсөг зурах гэж яраад хэрэггүй гэж байна. За яг шинээр хийж байгаа бол угаасаа анханасаа хийх гэж төлөвлөсөн байсан бол магадгүй ретро хөдөлгөөний нөлөөгөөр хойшилж магадгүй зарим нэгэн одоо тэр бизнесийн харилцагч төшөөд чинь одоо төр зур завгүй болдог ч юм уу. Иймэрхүү. За аялалд бол бас зарим нэгэн жоохон саад гардаг ч юм уу билет нислэг хольж хойшлогдчих ч юм уу. За иймэрхүү үед явдлууд бол бас гарч магадгүй гэсэн байна. За энэ үед бол ретро хөдөлгөөний үед бол шинэ харилцаа, шинэ бизнесийн болон шинэ хайр дурлалын одоо дотны харилцаа бол цоо шинээр эхэлж байгаа харилцаанууд бол жоохон нас богинотой байдаг гэж үздэг. Харин хуучин харилцагчид, хуучин холбоотон, хуучин хайр дурлалын холбоотон, эсвэл бизнесийн холбоотнууд бол эргэж танд одоо өөртөө бинд байгаа шүү гэдгийг сануулдаг. Гинтийн одоо байдлаар та учирдаг, холбогддог. Иймэрхүү дахиад харилцаануудыг сэргээдэг нэг иймэрхүү
нөхцөл тохиолдлууд ретро үед бол их хвчлэн гарч ирдэг гэж. За ингээд энэ хүрээд Арслангийн ордны ретро үеийн бод гарагийн ретро үеийн төлөв байдлыг энэ хүрээд өндөрлөж байна. За дараагийнх бол охины орд. За охины ордны бол 12 дугаар гэрт ретро хөдөлгөөн болж байгаа юм байна. За 12 дугаар гэр бод гарагийн ретро хөдөлгөөн 12 дугаар гэрт болж байна гэж. За 12 дугаар гэр гэдэг бол ерөнхийдөө тийм алс холын аялал. За аль эсвэл одоо бусдаас нэлээд тусгаарлагдмал зөвхөн өөртөө хандсан одоо жишээлбэл амралт цуглаан газарч гэдэг юм уу, бизнес бясалгал йогийн одоо төвтөч гэдэг юм уу, тийм одоо очих тийм үе ирж магадгүй гинэ. За мэдээж 12 дугаар гэрийн нөлөөгөр шүү дээ. За тэгээд дээрэс нь одоо 12 дугаар гэр гэдэг бол дээрэс нь бас буйны үйл ажиллагаа, бусдын одоо тусын тулд үйл ажиллагаа явуулах энтрийг илэрхийлдэг болохоор энэ үед бол одоо та магадгүй одоо буйны байгууллагт ханд өөрөөх. Альсвал буйны байгууллагт одоо альсвал буйны заавал буйныч байх албагүй л дээ. Одоо нийгмийн тусын тулд байгаль орчинч гэдэг юм уу, одоо те хүүхдэд туслагч гэдэг юм уу, тиймэрхүү байгууллагуудад гинтч юу хав дээ, тэр байгууллагуудад одоо очиж өөрсдөө ажиллах, бий болоод одоо мөнгө материалын одоо тусламж үзүүлэх тийм одоо гинтхэн үйл явдлууд тохиох. Тийм зүйлийг гинт өөрөө төлөвлөж магадгүй гэж байна. За дээрээс нь 12 дугаар гэр гэдэг бол зарим нэгэн одоо бизнес болоод зарим нэгэн төсөл хөтөлбөрүүдийг дуусгах үе. За тэгээд дээрээс нь энэ дуусгах ийм 12 дугаар гэр тийм үе тохиож яхад дээрээс нь бод гарыг одоо 12 дугаар гэрт ч ороод ирж байгаа болохоор магадгүй та бүхэн зарим нэгэн бизнесийн үйл ажиллагаагаа за одоо ингээд энэ хүрээд дуусгая гэж бодож исэн бол одоо тэр бүхнийг амжилттай дуусгаж болно гэж байна. За өөр нэг сонирхолтой зүйл бол 12 дугаар гэр тэгээд дээрээс нь энэ ретро хөдөлгөөнийхөө нөлөөгөөр та аль хэдийн айгүй олон жилийн өмнө ч юм уу эсвэл нэлээд олон одоо сарын өмнө алга болгочихсон ирээд хайгаад олохгүй байгаа зарим нэгэн эд зүйлсээ бас гинт санаандгүйгээр олдог гинэ. Яг л ретро хөдөлгөөний үед ямар нэгэн байдлаар нуугдчихсан байсан зүйлийг ил гарч ирдэг гэж. За тэгээд дээрэс нь өнгөрсөн үеийн түүх, жишээлбэл ураг удмын түүхч байдаг юм уу, альсвал зүгээр өнгөрсөн харилцааны зарим нэгэн нууцлаг байсан тэр түүхүүд одоо энэ ретро хөдөлгөөний үед зөхиөгдөж илэрч гарч иж магадгүй гэсэн байна. За тэгээд мэдээж одоо бусдаас тусгаарлагдсан тийм эмчилгээ, үйлчилгээ, сувилал, йог энтерт явах энтер тийм татав үе бол энэ үе юм байна. За дээрээс нь эрүүлжүүлэх, эмнэлэг шинжилгээ энтер хийж байгаа бол тэрнийхээ үр дүнгийн үзэх дахин нэгтлэх энтер нэг юм үе. Бид бол энэ хөдөлгөөн таатай гэж. За дээрээс нь бол охины ордны тухайтад бол нэгэн ажиглагч, шинжилэгч, аналитик тийм одоо шинжилгээ хийх дуртай хүмүүс байдаг шүү дээ. Тийм болохоор бол одоо тийм өнгөрсөн үе түүхтэй холбоотой, өнгөрсөн харилцаатай холбоотой зарим нэгэн зүйлийг эргэж шинжилж үзэхэд ретро хөдөлгөөний нөлөөгөөр зарим нэгэн одоо мдэггүй байсан, зарим нэгэн олоогүй байсан одоо асуудлуудын хүчийг олох магадaltaй юм байна. За тэгээд дээрэс нь хуучин харилцаа мэдээж хуучин хайр дурлалын харилцаа сэргэж болно. Магадгүй шинэ харилцаа үүсэж бодгоо. За энэ үед шинэ харилцаа хайр дурлалын болон бизнесийн шинэ харилцаа бол гинт одоо ретро хөдөлгөөний үед маш хүчтэй гинт одоо бизнесийн чухал санаа ороод ирдэг ч юм уу. Гинтхэн маш их ажигтай бизнесийн одоо мэдээг олоод авчлаа гэж бодож магадгүй байт юм л да. Альсвал хайр дурлалын гинтхэн маш тийм хүчтэй дурлалын харилцаа үүсдэг ч юм уу. Иймэрхүү зүйл байлаа гэж бодоход энэ зүйлүүд бол нэг 3-7 хоногийн хугацаанд үргэлжлээд дуусах ч юм уу, нэг тийм нас богинтой байх магадaltaй гэж ингэж үздэг. За тэгэхээр шинэ харилцаанд бол богинохоо харилцаа байх гэдээ ойлгож байна. Шинэ бизнесийн тухайтад бол ер нь бол тийм айхтар бодож исэн шиг тийм ашигтай байхгүй учраас бас жоохон боломжтой байгаарай л гэж хэлж байгаа юм. За мэдээж энэ үед бол их том хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Мэдээж бас энэ үед бол хоо сайхны мессеж либрентерт бол боломжтой ханд болж өгвөл энэ ретро хөдөлгөөнийг дуусны дараа ороорой гэдэг. За дээрээс нэг зүйл сануулж хэлэхэд энэ ретро хөдөлгөөн бол 7 сарын 18-наас 8 сарын 11-нд хүртэл ретро хөдөлгөөн үргэлжилж байгаа боловч тэрний сүүдэр үе өмнөх болон хойдох 7 хоног байдаг шүү. Тийм учраас бол 7 сарын
одоо 18-нд эхэлж ийн гэдэг чинь өнөөдөр 15-ны өдөр. Тэгэхээр бол ретро хөдөлгөөний сүүл рүү үйл орсон байна л гэсэн үг. За тэгэхээр 8 сарын 11-ээс хойшоо дахиад 7 хоног гэх юм бол 18-9 зарим нэгэн хүмүүсийн хувьд бол 25-ны хүртэл сүүл рүү үргэлжлэнэ л гэж байна. Тэгэхээр бол маш том бизнес, маш том үйл ажиллагааны эхлэлийг энэ тавих гэж байгаа. Байшингийн одоо том байгууламжийн суурийг тавих гэж байгаа энэ төр үед бол сүүл рүүийг аль болохоор өнгөрөөж байгаад эхлээрэ гэж бас ингэж зөвлөдөг шүү. За энэ хүрээд охины ордны ерөнхий төлөв байдал өндөрлөж байна. За дараагийн орд бол Жинлүүрийн ордоо. За Жинлүүрийн ордны тухайтад бол Бодгаргийн ухрах хөдөлгөөн 11-р гэрт болж байна. За 11-р гэрт бол найз нөхдөд харилцаа, санаа зорилго нэгтэй хүмүүсийн нэгдэл, клуб, секц, дугуйлан энтрийг хамардаг. За тэгэхээр магадгүй зарим нэгэн хүмүүс нь бол өнгөрсөнд одоо нэг тийм сонирхолтой санаа бодлоо ярьдаг, хамтарсан үйл ажиллагаа явуулдаг энэ төр байсан team клуб, team нэгдэл, team одоо community гэж ярьдаг тийм зүйл рүүгээ нэгдэж орж болно гэж. Жишээлбэл одоо ном бичихч гэдэг юм уу, эсвэл одоо спортын team багт ордог ч юм уу. Эсвэл одоо аялдаг, алхдаг team одоо багт байж яснаа нэг хэсэгтээ трийг орчихсан байсан байж болно шүү дээ. Тэгэнгүүт яг энэ ретро үед одоо трийг эргэж сэргийх team хүсэл зорилго хүсэл тэмүүлэл их болно гэнэ л дээ. Тэгээд одоо дахин одоо аялаж эхэлдэг ч юм уу, дахин одоо тэр хамтарсан тэр санаа зорилго нэгтэй хүмүүстэйгээ одоо зарим нэгэн үйл ажиллагааг идэвхжүүлж эхэлнэ гэж. За дээрэс нь энэ бол мөрөөдөл, найз нөхдөдийн харилцаа энтрийг 14-р гэр илэрхийлдэг. За зарим нэгэн хүн одоо нэг том мөрөөдөлтэй тэрэндээ одоо хүрэх гээд нэлийн одоо тэмүүлж байгаа бол ретро үед бол тэр мөрөөдлийнхөө хаа хүрэх гээд байгаа вэ гэдгийг бас эргэж харах цаг ирж магадгүй гэж. За найз нөхдөдийн харилцаа гэхээр бол дээрэс нь бас интернет энэ онлайн бизнес энтрийг хариуцдаг юм байна л да. Тэгэхээр найз нөхдөд гэхээр бол одоо найз нөхдөдтэйгээ интернетээр холбогдох, удаан хугацаанд одоо холбогдож чадаагүй байсан найз нөхдийн харилцаа дахиж интернетээр сэргийдэг ч юм уу. Нэмэрхүү. За дээрэс нь магадгүй онлайн бизнес хийдэг байж болно интернеттэй холбоотой. Тэнгүүт ретро үе хийж байгаа учраас энэ онлайн бизнест чинь харж байгаа зарим нэгэн одоо алдаач гэдэг юм уу жоохон саад бэрхшээл байсныг бол засаж сайжруулахад татай үе гэж. За мэдээж ретро үе учраас хайр дурлалын холбоотон эргэж цэргэнэ. Ялангуяа одоо эксүүд одоо хуучин дурлалын холбоотон ийм хүмүүс бол эргэж цэргэн. За тэгээд ретро үед бас нэг шинэ хайр дурлалыг огцом одоо тийм гал дүлшиг дүрлэлсэн тийм хүү харилцаа бас үүсэх магадaltaй байдаг гэж үздэг. Гэхдээ энэ харилцаа бол богинохон хугацаанд өөрөөр ретро үеийн 3-7 хоног үргэлжлээд тэгээд удааг үргэлжлэх тийм насгүй байдгаа гэж үздэг. Тэгэхээр шинэ харилцаанд бол бас жоохон бодлоготой хандчихад зүгээр. За хуучин харилцаанууд бол яг дахиж сэргийх альсвал үгүйдээ л ихэд дахиж зүгээр л одоо мессежэрч гэдэг юм уу, тийм утсаарч гэдэг юм уу дахиж холбогдох. Ирхэн дурсах тийм үе гэж үздэг. За мэдээж хурал зөвлөгөөн одоо зарим нэгэн хичээл сургалт энтертэй бас холбоотой үйл ажиллагаанууд бол ретро хөдөлгөөний үеэр бол зарим нэгэн одоо сургалт хөтөлбөрүүд энтер байсан, хурал зөвлөгөө энтер байсан бол хаашлдаг ч юм уу тийм. Нэг тийм бас нэг сургалтууд энтер байсан бол нэмэрхүү жижигхэн одоо бас цаад бишрүүдэд гарч магадгүй гэсэн байна. За энэ хүрээд Жинлүүрийн ордны ухрах хөдөлгөөний төлөв байдлыг өндөрлөж байна. За дараагийнх бол Хилэнцэн орд. За Хилэнцэн ордны 10 дугаар гэрт Бодгаргийн ухрах хөдөлгөөн орнож байна. За 10 дугаар гэрт бол карьер, чиний одоо зорилго, ажил, бизнесийн нийгэмд ажиллах байр суурь энтрийг илэрхийлдэг. За тэгэхээр 10 дугаар гэр ретро хөдөлгөөний үйл бол яах вэ гэхээр одоо зарим нэгэн зүйлийг одоо орхих хэрэгтэй. За энэ бизнесийг гэдэг юм уу, энэ ажлын албыг одоо би дуусгах хэрэгтэй маа гэж бодож байгаа бол энэ одоо талаар эргэж санах үе.
эргэж одоо санах явах уу, эргэж одоо нэгтлэх бодож төлөвлөх үе гэж байна. За тэгээд дээрэс нь энэ үед бол заавал одоо ажил төрлөө орхих халбатай биш. Одоо тийм нийгэм дэвшлэх байр сууриа одоо жоохон дээшлүүлье гэж бодож байгаа ч юм уу. Эсвэл ажил мэргэжлийнхаа хүрээнд жоохон архих энэ төр хүсэлтэй байгаа бол сургалт хөтөлбөрт дахиж хамрагдах, дахиж одоо тийм өөрийгөө одоо санхүү чинь 10 дугаар гэр учраас статусаа өөрчлөх хэрэгтэй тэр зүйлүүдийг бэлдэх одоо шиг диплом авах, дахиж шалгалт өгөх тэр гэсэн тиймэрхүү асуудлууд сайн. За нэгдээ одоо бизнес эхэлчихсэн хүмүүс байгаа байх юм бол одоо офис өөрийнхөө ажлын байрыг шинжлэх, засвар үйлчилгээ хийх. Эсвэл бизнесийн төлөвлөгөөг өөрчлөх, бизнесийн гэрээ одоо хэлэлцээр байгаа бол тэрийгээ сэргээх, дахин нэгтлэх. Энтэр тийм зүйлд бол сайн үе ирж байна гэж байна. За мэдээж ретро хөдөлгөөн, бод гарагийн ретро хөдөлгөөн байгаа учраас одоо хуучин хамтрагчид, бизнесийн хамтрагчид, ажлын хамтрагчид, альсгүй урд өмнө хамт ажиллаж байсан ажлын хамтрагчид энтэр бол тантай эргэж холбогдох. Зүгээр л одоо тэр хуучин үеэр эргэж дурсах байж болно. Аль эсвэл одоо бизнесийн хамтрагч чинь дахиж одоо хамтын бизнесээ ч гэдэг юм уу өргөжлүүлье гэсэн тиймэрхүү саналуудыг эргэж тавих. Харилцаагаа сэргээх энэ ийм боломжууд гарч магадгүй гэсэн байна. За мэдээж ретро үе учраас мэдээж хайр дурлалын холбоотнууд бас эргэж ирдэг. Эргэж сэргэдэг. За зүгээр л бас одоо энд байгаа шүү гэдгийг сануулж эргэж холбогдох нь ч байдаг. Зарим нь бол одоо хууч харилцаагаа эргэж өргөжлүүлэх нь ч байдаг. Зарим тохиолдолд бол бас үйл ойлголцол энэ ажил бизнесийн болон хайр дурлалын харилцаанд үйл ойлголцол үүсчихсэн байсан бол ретро үед дахин тэрийг эргэж харах, нэгтлэх, сэргээх, учир зүгээ олох ийм үе ирдгээ гэж. За тэгээд ретро хөдөлгөөний үед бол бизнесийн болон одоо хайр дурлалын аль ч нэгэн харьцаад цоо шинэ харилцаанууд гэнэт гарч ирэх магадaltaй байдаг. Гэхдээ энэ харилцаанууд бол зөвхөн 3-7 хоногийн туршид юм уу нэг ганц 2 сарын туршид үргэлжлээд дуусах богиностой ийм харилцаанууд байдаг учраас яг энэ үед ихсэн шинэ харилцаа, аливаа харилцаа, бизнесийн болон хайр дурлалын дотны харилцаа, янз янзын харилцаанууд цоо шинээр эхэлсэн тохиолдолд урт насгүй л гэж байгаа юм. Харин хуучин байжгаад харилцаа тасалдсан гэнтийн болон зарим нэгэн үйл ойлголцолоос үүсэж тасалдсан байгаа харилцаанууд бол эргэж сэргэж цэгэх ийм магадaltaй гэж. За тэгээ нийгмийн статусын хувьд ч гэсэн та одоо жишээлбэл зарим нэгэн нийгмийн одоо харилцаанд эргэж буцаж орох магадaltaй байна л да. Тэгэхээр одоо жишээлбэл өндөр албан тушаалд байж яснаа буучсан байсан бол эргээд одоо энэ үедээ дахиж ирэх буцаач тэр байр сууринд орох тийм боломж олддог ч юм уу. Эсвэл тэр одоо нийгмийн байр суурийг эргэж олж авах тийм татан ч явахтай зүгээр тийм нөлөө бүхий хүмүүстэй дахиж холбогддог ч юм уу. Иймэрхүү нөхцөл байдлууд ретро үед ирнэ гэсэн байна. За дараагийн орд бол номын орд. За номын ордны тухайтад бол 9-р гэрт бод гараг ухрах хөдөлгөөнд орж байна. За 9-р гэр гэдэг бол итгэл үнэмшил, холын аялал, гадаадын түнш энэ гэсэн сурах, боловсрох, багшлах, сургалт явуулах энэ гэсэн тэр зүйлүүдийг хариуцдаг. За тэгэхээр 9-р гэрт ухрах хөдөлгөөн болж байгаа юм болохоор магадгүй одоо зарим нэгэн хүн холын аялалд явж байгаа бол тэнд зарим нэгэн одоо жохон аяллаа бас зарим нэгэн жохон хойшлох ч юм уу тийм асуудал үүсдэг ч юм уу. Эсвэл бизнесийн зарим нэгэн одоо гадаад түншүүд чинь альсвал энэ үед олон жилийн хугацаанд одоо албаа тасарсан байсан гадаадын түншүүд бизнесийн холбоотод эргэж холбогддог ч юм уу. Нэг иймэрхүү нөхцөл боломжууд үүсч магадгүй юм. За зарим нэгэн хүмүүс бол одоо гадаадд оршин суух эрхийн одоо асуудлыг хөөцөлдөж байгаа бол энэ асуудлыг дахин цохиж гаргаж ирэх хүчин баримтыг дахиж бүрдүүлэх энэ иймэрхүү боломжууд олдно гинэ. За зарим нэгэн хүн холын аялалтаар гарахаар төлөвлөж байгаа бол виз одоо бичээр үнэтэй холбоотой асуудлууд дахиж сөхөгдөх альсвал одоо зарим нэгэн
бэлэн болчихсон зарим нэгэн зүйлүүдэд жоохон одоо сайжруулалт хийх хойшлох асуудал гарч магадгүй гэж байна. За тэгээд зарим нэгэн одоо сурах боловсрах асуудалтай холбоотой зүйлүүд зөхөөдөн жишээлбэл одоо багшлах, сургалт явуулах энэ гэсэн үйл ажиллагаануудад зарим нэгэн зүйлийг дахиж сайжруулах, хөтөлбөрийг дахиж шинжлэх гэдэг юм уу? Нэг иймэрхүү асуудлууд гарч иж магадгүй гэж. За ер нь бол 9 дугаар гэр гэдэг бол цоо шин одоо тийм горизонт гэж хэлдэг шүү дээ. Нэг тийм амьдралын цоо шин тийм нэг одоо боломжуудыг олж харах. Тэрэнд нь итгэл үнэмшил чинь одоо жишээл өмнө одоо хатуу итгэдэг байсан тэр нэг бас шашинтай энэ холбогддог. Тэгэхээр хатуу итгэдэг байсан тэр шашин шүтлэг чинь ретро үе учраас дахиж эргэж харах за энэ жоохон биш болчихвооч гэдэг юм уу? Одоо жишээл аль эсвэл энийг чинь бас ингэж арай өөрөөр харж болох юм байна штэ ч гэдэг юм уу? Нэг иймэрхүү итгэл үнэмшилтэй холбоотой асуудал бас сөхөдөн гэж байна. За тэгээд мэдээж ретро үед бол хайр дурлал болоод бизнесийн зарим нэгэн харилцаа холбоотнууд эргэж дахиж холбогддог. Удаан жилийн хооронд уулзалтаагүй жишээлбэл багш 9 дугаар гэртээ болоод 9 дугаар бол багш шашны одоо тийм таныг одоо чиглүүлдэг тэр хүн ч гэдэг юм уу? Аль эсвэл зүгээр одоо тэр аль нэгэн ихтэй сургууль болон дунд сургууль байж исэн багш таны итгэж хайрлаж хүндэлж явдаг тэр багш энэ чинь тагаа дахиж холбогдох уулзах учрах ийм тохиолдол байж болно гэсэн байна. За энэ хүрээд номын ордны ерөнхий төлөв байдлыг өндөрлөе. За дараагийнх нь бол материйн орд. За материйн орд бол 8 дугаар гэрт бод гарагийн ухрах хөдөлгөөн болж байгаа юм байна. За 8 дугаар гэр гэдэг бол мөнгө санхүү. Тэгтээ энэ бол хамтын мөнгө санхүү. Таны хөдөлмөрлөж олдог биш. Таны нөхрийн чинь, эхнэрийн чинь, гэр бүлийн чинь, эсвэл бизнесийн хамтрагчийн чинь тэр мөнгө санхүүг илэрхийлдэг. За тэгэхээр энэ гэрт чинь ухрах хөдөлгөөн болж байна гэдэг бол хамтынхаа мөнгө санхүүгийн нөхцөл байдал ирээдүйг бол нэлээд эргэж харах шинжлэх хэрэгтэй. За ямар зүйл дээр нь одоо жишээлбэл шинжлэх хийх хэрэгтэй байна. Хаана нь одоо жишээлбэл алдаа байна. За ухрах хөдөлгөөн бол зарим нэгэн талаар бол нэлээд тийм олон жилийн туршид нууцлаг байсан ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү алдаа, зарим талаар бүр лойр маягийн тиймэрхүү зүйлүүдийг илчилдэг. За тэгэхээр одоо жишээлбэл томоохон одоо тийм корпорац маш том одоо бизнесийн олон одоо хөрөнгө оруулагчтай тиймэрхүү үйл ажиллагаа амтэрт бол зарим нэгэн одоо санхүүгийн тийм алдаа гарсан шудраг бусаар одоо мөнгийг завшсан ч гэдэг юм уу, нэг тиймэрхүү зүйлүүд энэ төр байгааг олж харж магадгүй юм байна. За энгийн одоо хамт гэр бүлийн бизнесийн тухайтад бол мэдээж яах вэ? Хөрөнгө оруулалт хийх энэ асуудал дээр бол нэлээд боломжтой ханддаг. Ялангуяа одоо энэ ухрах хөдөлгөөний үед бол хөрөнгө оруулалт бизнесийн одоо гинтийн маш тийм сайхан таатай маш их ашиг олчих юм шиг тийм санаа төрж магадгүй юм байна л да. За энэ үед бол боломжтой хандж байгаа юм. За иймэрхүү зүйлүүд бол их богино настай байдаг. За энэ дээр мөн хайр дурлалын тийм дотн харилцааг бас 8 дугаар гэр илэрхийлдэг. Тэгэхээр энэ үед бол хуучны тийм холбоотон дахиж эргэж сэргэж магадгүй. Гэхдээ бас энэ үед цоо шин тэр дурлал хайрын холбоотон бас гарч ирдэг юм л дээ. Мөн бизнесээр ч гэсэн одоо гинтийн бизнесийн маш тийм таатай боломжтой цоо шин харилцагч гараад ирж байгаа магадгүй байдаг. За тэд нар бол маш тийм ашигтай юм шиг санагдал. Альсвал маш одоо хайр дурлалын харилцаанд бол одоо маш тийм романтик энэ төр санагдаад байдаг боловч тэр харилцаа одоо хайр дурлалын харилцаа бол гинт одоо тийм дүрлэлсэн гал дүл шиг маш тийм одоо стресс гэж ярьдаг шүү дээ. Тийм байж болох боловч энэ нь их богинохон настай байдаг. Тэгэхээр хайр дурлалтай ч тэр бизнесийн харилцаанд дээр тэр цоо шинээр эхэлж байгаа тэр харилцаа ялангуяа энэ ухрах хөдөлгөөний үед зөвхөн ухрах хөдөлгөөнийг ярьж байгаа шүү дээ. 7 сарын 18-наас 8 сарын 11-ний хоорондох ухрах хөдөлгөөнийг ярьж байгаа.
За энэ үед эхэлсэн цоошин харилцаа, цоошин хайр дурлалын болон бизнесийн харилцааг бол болгоомжтой андараа гэж. За хайр дурлалын хувьд бол богинох нь настай, бизнесийн хувьд бол тийм бодож ирсэн шиг тийм ашигтай байхгүй л гэж. За тэгээд энэ ретро хөдөлгөөн бол зөвхөн 7 сарын 18-наас 8 сарын 11 ингээд дуусчдаггүй. Тэр ухарч байгаа гариг буюу одоо тэр хөдөлгөөн нь удааширсан тэр гариг чинь бол эргээд хэвийн хөдөлгөөнд орох хүртлээр нэлээд одоо удаан хурдан авах хүртлээр уддаг учраас тэр үеийг нь сүүдэр үе гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ сүүдэр үе бол эхлэхээс өмнөх 7 хоног, эхлснээс хойш 7 хоног, заримдаа бүр 14 хоног ч гэж ярьдаг. За том гаригуудын хувьд бол баг 14-өөс ч илүү гаригууд илүү одоо хугацаанд сүүдэр үе үргэлжилдэг. Тэгэхээр тэр сүүдэр үеүүдүүд бол бас л энэ одоо энэ ухрах хөдөлгөөний үед болгоомжлоорой гэсэн тэр асуудууд бас хэвээрээ л хадгалагдаж үлднэ л гэсэн үг. Тэгэхээр гэрээ хэлцэл интерт бол нэг их ярах хэрэггүй л гэсэн үг. За энэ хүрээд материал ордныхны ухрах хөдөлгөөний төлөв байдгийг өндөрлж байна. За одоо дараагийнх бол хумхын орд. За хумхын ордны тухайтад бол энэ ухрах хөдөлгөөн 7 дугаар гэрт болж байгаа юм байна. За 7 дугаар гэр гэдэг бол бүх төрлийн харилцаа, тэрэн дунд нь гэр бүлийн болон хайр дурлалын харилцаа ордог. За тэгэхээр одоо энэ хугацаанд зарим нэгэн одоо үл ойлголцол энэ төр хайр дурлалын болон одоо гэр бүлийн харилцаанд үл ойлголцол энэ төр байсан бол тэрнийг эргэж харах, нягтлах, тодорхой болгох энэ төр таатай үе гэж байна. За харин хайр дурлалын цоо шинэ харилцаа энэ үед үүсэх юм бол за ер нь бол энийг байнга яриад явж байгаа. Ухрах хөдөлгөөний үед үүссэн шинэ харилцаа, хайр дурлалын чиг харилцаа бол гал дүл шиг маш юм хурц илрээд тэгээд хурдан унтарчихдаг. Өөрөөр хэлбэл богино настай гэсэн үг. За хуучин харилцагчид буюу хуучин бизнесийн болон хайр дурлалын харилцаанууд бол харин энэ үед сэргдэг. За мэдээж бүр өнгөрсөн үед байсан одоо бүр 10 жил ч гэх юм уу бүр оюутан ах хуцагийн найз нөхдөд төр бол дахиж холбогддог. Найз нөхдөд харилцаа сэргийх бас магадлал аль эсвэл зүгээр л сэргдэггүй юм а гэхэд зүгээр л одоо санаандгүй байдлаар тааралдах ч юм уу эсвэл одоо интернетээр холбогдох ч юм уу ингээд хаана байгаагаа мэдлэлцэх нэг юм хуучин. За ялангуяа иймэрхүү үеүүд харилцаа ярилж байгаа учраас одоо тэр бага насны найз нөхөд байдаг юм уу сургуулийн анд гэдэг юм уу те залуу сайхан байх үеийг найз нөхдүүд энэ төр бол энэ үед уулзалттай учиртай зугаалж хамт одоо сайхан цагийг өнгөрөх энэ төр иймэрхүү үеүүд бол зөндөө тохиодог. Энэ бол яг одоо ретро үеийн гол үйл явдал болдгоо. Ялангуяа 7 дугаар гэрийн тухайд шүү дээ. За 7 дугаар гэр хайр дурлал бизнесийн харилцаа гिचгсэн. Тэгэхээр бизнесийн тухайдад бол бас яг ийм 7 дугаар гэрт холбоотой учраас бизнесийн тухайдад энэ хуучин бизнесийн түншүүд хийлгэж холбогдож зарим нэгэн хуучин одоо бизнес харилцаанууд сэргэх магадaltaй байдаг. Харин цоо шин бизнесийн харилцаа цоо шин бизнесийн санаа бол бас их үед энэ үед төрдөг юм л да. Тэгэхээр тэрнийгээ дагаад бас цоо шин бизнесийн харилцагчуд бий болдог. За тэгээд тэр санаанд тэр зүйлд одоо их тийм сэтгэл хөдлөм догтлом одоо маш их ашиг олчих юм шиг тийм санагдахаар тийм санаанууд төрж тийм бизнесийн харилцагчуд гарч ирдэг юм л да. За гэвч тэр зүйл бол бас богино настай шүү гэж хайр дурлалынх нь богино настай байдагтай адилхан бизнесийнх нь бол аль эсвэл богино настай байна, аль эсвэл маш их удаан их олон саалбар хичээлтэй учир жиж нэг юм үргэлжлэн. За аль эсвэл ерөөсөө тийм бодож исэн шиг тийм ашиг орлогоо өгөхгүй байх тийм магадaltaй гэж байна. Тийм болохоор л энэ үед цоо шинээр бизнес битгий хийлээрэй. Цоо шинээр битгий их хэмжээний хөрөнгө оруулаарай. Цоо шинээр их одоо үнэтэй эд зүйл үйл хөдлөх хөрөнгөч гэдэг юм уу одоо тийм зүйл битгий аваарай гэж хэлдэг. За энэ зүйл их за ингээд худалдаа авалт жишээлбэл хийчихсэн их үнэтэй зүйлээр үнэтэй худалдаа авалт хийчихсэн байлаа гэж бодоход тэр нь одоо жишээлбэл ретро хөдөлгөөнд дуусны дараа ямар нэгэн асуудал үүссэн, зарим нэгэн дефект гардаг ч юм уу одоо үнэт зүйл байлаа гэхэд. Аль эсвэл одоо чиний хүсэж тэмүүлж авсан тэр худалдаж авсан зүйл чинь чамд тийм чухал биш байна гэж бодоод буцаах болдог ч юм уу те. Нэг иймэрхүү үе заавал тохиодог гэж байгаа шүү. За тэгэхээр харилцаа холбоондоор анхаарах хэрэгтэй гэдэг хэлсэн бизнесийн шинэ бизнес эхлэх хэрэггүй гэж хэлчихсэн. За мэдээж энэ үед за бүсгүйчүүдийн тухайд бүсгүйчүүд ч явахтай ерөнхийдөө бол тэр
мессеж хэлбэр хоо сайхны мессеж хэлбэрт бол ретро үед битгий хийгээрэй гэж хэлдэг шүү. Сайн хүрээд Хумхын ордны Будгаргийн ретро хөдөлгөөний төр байдлыг өндөрлөе. За дараагийнх нь хамгийн сүүлчийнх бол Загсны орд. За Загсны ордныхны тухайтад бол Будгаргийн ухрах хөдөлгөөн 6 дугаар гэрт үргэлжилж байгаа юм байна. За 6 дугаар гэрт үйл ажил. Өдөр тутам чиний хийдэг ажил. Тэр нь одоо чиний албан ажил чинж байж болно. Тэрээс нь аль зүгээр гэрийн эзэгтэй байх юм бол таны өдөр тутам хийдэг гэрийн одоо ажил хүүхдээ хардаг байдаг юм уу? Одоо эсвэл өөрөө хүүхдээ асардаг байдаг юм уу? Эсвэл ээж аавдаа яга асардаг байдаг юм уу? Тэ энэ бүх ажлуудыг чинь илэрхийлж байгаа юм. За ажил албаны тухайд бол энэ үед бол ретро хөдөлгөөний үеэр томилолтод явах. Замд гарахын тулд бас жоохон бас хойшлох зүйл тохиолж магадгүй гэж. За ажил бизнесийн тухайд бол зарим нэгэн алдааг засах эсвэл зарим нэгэн одоо их тийм төвхтэй гүйцэтгэдэг тийм ажил байх юм бол тэрийг одоо илүү амар хэлбэрээр хийх ямар арга байдаг вэ? Энэ төр гэдгийг бодож олох. Энэ төр цай. За мэдээж энэ үед бол гэртээ одоо засвар үйлчлэгийг хэлсэл эрүүл мэндийг бас хариуцдаг 6 дугаар гэр. Тэгэхээр эрүүл мэндийн зарим нэгэн асуудал байгаа бол тэрийг одоо шинжлүүлэх, энтрийг тодруулах, аль эсвэл зүгээр л ерөөсөө эрүүл мэндээ сайжруулахын тулд хооллох дэглэмээ өөрчлөгч гэдэг юм уу? Аль эсвэл одоо бүх одоо эрдэм систем одоо үйл ажиллагааг сайжруулах, цусны эргэлт гэдэг юм уу те? Бодис солилцоог сайжруулахад чиглэсэн маш сайн одоо тийм аршаан суйлал амралтанд явах ч гэдэг юм уу? Аль эсвэл одоо маш сайн гэсэн одоо тийм нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж эхлэх юм тэр сайн гэнэ л те? Үр дүн нь сайн байдаг гэнэ. Тэр нь гэхдээ урд том хийж исэн одоо тасгал хөдөлгөөн байж болно, йог байж болно, бясалгал байж болно, эсвэл спортын одоо тасгалууд байж болно. Өөрөөр эрүүлж өөрийнхөө одоо бие эрхтний системийн тэнцвэрийг олоход зориулсан тэр бүх одоо дэглэмүүдийг дахин сэргээхэд маш сайн үе гэж. За мэдээж амралт суйлд явж байгаа бол энэ бүхнийгээ сэргийж байгаа гэсэн үг. За тэгээд дээрэс нь одоо гэрийн үйлчлэгч гэдэг юм уу аль эсвэл одоо та доороо туслах хантар авч ажилладаг байсан бол за тэрдэртэй чи холбоотой зарим нэгэн асуудлыг эргэж харах магадгүй зарим нэгэн хүн асрагч байгаа ч юм уу эсвэл туслахаа ч юм уу солих ажлаас нь халах хантар иймэрхүү үйл явдлаа бас ретро хөдөлгөөний үед болдог гэж байна. Аль эсвэл зүгээр тэр одоо туслахууд чинь ч гэдэг юм уу асрагч нар чинь хүүхд асрагч нар чинь гэнт одоо зарим нэгэн асуудал үүсээд ажлаасаа чөлөө авъяг халгадгийг гэдэг ч юм уу. Тэгээд дахиад тэр асуудал танд одоо бүх хариуцлага чинь тань дээр ирдэг ч юм уу те. Аль эсвэл одоо дарах чинь чамд хариуцлага хүлээлгээд өөрөө хариуцлагаас зогтдог ч юм уу. Тэгээ бүх хариуцлага чамд дээр ирдэг. Эсвэл зүгээр чи зүгээр даргаагаа орлоод үлддэг ч юм уу. Тэгээд айгүйх тийм ажлын ачаалалтай. Иймэрхүү тийм нөхцөл байдлууд үүсч магадгүй гэсэн байна. За ер нь бол ажилтай холбоотой бизнес өдөр тутмын таны хийдэг ажилтай холбоотой энэ асуудлуудыг бол ингээд зохицуулаад эрүүл мэндэд бас анхаарал ажил эрүүл мэнд гэдэг аль алийг нь зөв хослуулахад сайн үе л гэсэн байна. За ингээд 12 ордны ретро хөдөлгөөний Будгаргийн ретро хөдөлгөөний төлөв байдгийг танилцуулаад тэгэхээр эцэст нь нэг зүйлийг онцолж хэлэхэд та бүхэн зөвхөн өөрийнхөө одоо жишээл 12 ордыг энэ барууны зурхаан хэлдэг 12 ордыг хараад зогсохгүй таны сарны орд чинь юу юм? Дээрээс нь мандалт орд буюу асцендент орд чинь юу юм гэдгийг аль алийг хараарай. Жишээлбэл одоо би гэхэд одоо охины ордныгаа харцдаг. Тэгээд дээрээс нь асцендент байна өхөр учраас өхрийг бас харцдаг. Гэтэл яг энэ ретро хөдөлгөөний үед бол одоо жишээлбэл миний өхөр буюу асцендент минь илүү тарж байгаа байхгүй юу? Одоо ингээд би аялж जैन. Тэгээд дээрэс нь бас одоо засвар хийх одоо үйл хөдлөх хөрөнгө мөрөн энэ гэсэн асуудал маш сайн тарж байгаа. Жишээл одоо ингээд би амарч одоо аялж дуусч очиод гэртээ засвар хийн. Дууны байшиндаа засвар хийн гэдгийг бодож байгаа маань яг энэ ретро хөдөлгөөний үедээ яг таарч ин тэгэхээр энийг хийх цаг нь болсон л гэсэн үг. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Хамгийн гол нь аялж явж байгаа учраас микрофон маань бас жоохон салхи малхинаас болоод
гар утсаар авчиж байгаа болохоор зарим нэгэн дөө муу асуудалтай байвал өршөөж үзээрэй. Аль болохоор бас багахан шиг гомдол мэдүүлээд өршөөгөөд тэгээд бас сонсоорой. За тэгээд мэдээж надад үргэлж тусалдаг. Энэ одоо ордуудын мандаар цагийн тэмдэглэгийг хийж өгдөг. Тэр бүх хүмүүст маш их баярлалдаг шүү. Энэ хөтөлбөрийг маань үнэлж энэ цаг завыг маань бас үнэлж байгаа та бүхэндээ баярлалаа. За дараа уулзъя. Баяртай.